Шириксээр нь хэр ашиглаж байна? Хэрэгсэг яг тэрээр бол юу яасан сургууль янз бүрийн өгсөнгүүд ихтэй ер нь хэрэгжилж өөрөө оролцож үзсэн болохоор юм байсан. Ер нь бол голчлаа та тэр шириксийг айгүй хэрэглэр заяа. Тэрээс дэвлэхэд хэрэглэх. Амин тэр айгүй гоё юм билээ нөгөө. Тэгээд түүл мөсөн байдаг болохоор айгүй гоё юм билээ. Тэгээд тэрийгээ шууд нөгөө YouTube сувг руугаа ингээд зөвлөгөө өгж байгаа хүүхдүүдэд зөвлөгөө өгж байгаа бичлэг байгаа шүү дээ. Тэрийгээ автоматар YouTube сувг руугаа оруулчихдаг. YouTube сувг дээр болохоор нөгөө аналист дүүсгээд одоо бусад нөгөө паблик биш бусад хүмүүст харагдахгүй зөвхөн сурагчтай ингээ харагдахаар ингээ тохируулаад. Тэгээд ингээ оруулаад шууд хүүхд юм асуугаа тайлбарлаад тэрийгээ шууд мессенжер руу ингээ линкийг шийдэх маягаар. Тэгэхээр аюух ажил хэмжүүлдэг. Бид нар нөгөө ингээд screen recorder ингээд тайлбар өгөөд мессенжерээр явуулах хэрэг ерөөсө 25 МБ айдаг шүү дээ. Тэгэхээр заавал Google Drive руугаа шийдэж явуулдаг. Тэгээ нөгөө Google Drive руу чинь видео хийгээд хаар нөгөөх маань дүүрчдэг тийм талтай. 15 ГБ. 15 ГБ чинь. Тэгэхээр та хэд маань ShareX-ийг ашиглаад тэр YouTube сувгаа бол заавал үүсгээрээ. YouTube сувч айгүй хэрэгтэй шүү. Тэгээ багш нар маргаашнаас YouTube сувгийн чинь хичээлүүд ингээд өдөрт 2 3 ингээд ороод яваад байгаа. Тэгээд нэг 2 тэгээ бөөнөр нь орлоо. Багш нар бас өмнө хийсэн бичлэгнүүдээ бас нэг арай засаад та бүхэд арай багсгаад ингээд монтажлаа оруулаад байгаа юм. За өнөөдрийн хичээлүүд бүгдээрээ ерөнхийдөө Zoom дээр Zoom хэрэглэдэг. Та хэд бол ерөнхийдөө Zoom байнга хэрэглэдэг байх тийм үү? Ер нь одоо л ингээд Zoom бол байнга Google Meet бас хэрэглэдэг. За тэгвэл би яг тэр олон тохиолдлыг бас сайн мэдэх байхгүй. Гол ямар тохируулах хэрэгтэй гэдгийг тэднэрийн л хэлээ. Таагаад бол зүгээр л нөгөө хурал зуглаан хийхэл линк тавиад ашиглаад байгаа шүү дээ. Тэгээд цаг хугацаагаа нөгөө төрүүлээд хугацаа тавьчихдаг шүү дээ тий. Би угаасаа нөгөө Zoom чинь юм юу байгаа. Таны хязгаартай тий. За багш нь одоо Zoom дээр тайлбарлаад авчих нэг. За. Ширлээд. Шок. За багшийн дэлгэц харагдаж байна уу? Харагдаж байна. За та хэд маань юу яатсан байгаа хөө? Өөртөө бол Zoom-д ер нь бол бүртгүүлсэн байгаа бах тий. Хэрэглэдэг юм чинь. Өөрийн аккаунтыг бол үүсгэсэн гэсэн үг. Тэр нь үүсгэсэн байгаа юу үгүй байгаа юу? Үүсгээд хойдсон. За тэгвэл багш нь юу вэ дөө? Zoom дээр ер нь бид нэр одоо ингээд митинг буюу уулзалт хийх дээр нь гол одоо ямар тохируулгууд хийдгийг тэрийг л ер нь хэлээд өгчээ. Ерөнхийдөө бол та хэд маань хэрэглэдэг юм чинь. За Zoom болохоор ингээд бүртгүүлсний дараа хувийн өрөө гэдэг ингээд байдаг. За хувийн өрөө гэхээр энэ өрөө байнга ингээд тогтмол байж идэг гэсэн үг байхгүй юу? Одоо хин нэгэнтэй Zoom-оор ингээд холбогдгийг шууд энийг копидж аваад тэгэл тэгээ шууд старт гэдэг дээрээ дарангуут энэ юм чинь тийм ээ. Тэрнээс гадна одоо бүгд нөгөө уулзалтаа төлөвлөдөг шүү дээ тийм ээ. Тэр төлөвлөлтийг ер нь яаж хийх вэ? За одоо өнөөдөр гэхэд бүшин 16 цагаас ингээд одоо уулзалтаа гэдэг энийгээ төлөвлөөд оруулсан. Та хэдийг 16 цаг болоогүй гэж энэ дээр дарахаар чинь хугацаа нь болоогүй байх гэж гарч ирээд байгаа. Нэгдэж болохгүй. Тэгсэн нэг 10 минут өмнө. За тэгэхээр тэр тохируулгыг яаж хийх вэ? За дэнараа энэ юу вэ те? Яг энэ Google Meet-ийн юм дээр. Энэ дээр болохоор юу вэ? Topic гэдэг дээр болохоор яг ямар уулзалт болох гэж байгаа юм тийм ээ? Тэрнийхээ нэрийг за тэгвэл ингэчээд байгаа багш. ShareX энэ тохируулгын талаар ч гэдэг юм уу тийм ээ? Ийм сэдвтэй тий тохируулгын талаар ингээ зөвлөгөө өгч юм. За энэ дээр нь болохоор тайлбарыг бичиж гинэ тий ShareX яг юу нь болох байгаа гол тохируулгуудын ингээ гол тохируулга гэдэг юм уу тийм ээ ингээд юугаа бичиж чинь. За тэгээ хизээ болох уу гэдгийг энэ дээрээ тохируулж өгөх нь тий. Одоо тэр маргааш за хагасаа өдөр тохируулга. За хагасаа өдөр хэдэн цагаас байх юм гэдгийг сонгоч тийм ээ. За өглөөний 12 цагт бай. Ингээд сонгоч. За тэгээд нөгөө уулзалт маань хэдэн цаг үргэлжлэх гэдгийг эндээс тохируулж өгнө. За бид нэр одоо өнгөө хувилбар маань ерөнхийдөө 40 минут л ашиглаж байгаа шүү дээ. Нэг 2-3-аас дээш хүнд тийм ээ. Одоо жишээлбэл 2 хүн холбогдоод ингээд хоорондоо хичээл заахад бол ямар ч хязгаарлалт байхгүй. Хязгаарлалтгүй. Тэгээд 3 хүн болчингууд л нөгөө 40 минутын хязгаартай байждаг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө энийг 30 минут тохируулчих болно. Яг гоо тэгээд ингээ гарчвал ахиад байдаг. Ахиад ороод ирээ нөгөө линкэн дээр тэгэл хийчихнэ гэсэн үг шүү дээ.
За эндээс болохоор бид нэр яг хаанхын аль бүсээр одоо Монголд юм уу хааны гэдэг ингээд цагаа тохируулдаг чинь тийм ээ. За 8 дугаар бүс юм уу. Шаа тэр уртлынхан 30 минутаа урталтын цаг гэж байгаа шүү дээ. Цагаас сонгоод 1 цаг 30 минут гэж болох юм байна тий. Тийм нөгөө бид нарын чинь энэ ашиглаж байгаа үнэгүй хэлбэр маань болохоор 40 минут. Үнэгүй болохоор яг. Тэр үнэтэй хэлбэрийн яах юм бол ингээ хэдэн цаг байдаг. Үнэтэй хэлбэр дээр нь маш олон гоё боломжууд байдаг. За үнэгүй хэлбэр дээр аюу хийж байгаа болохоор энийг ингээд 40 минут. За энэ дээр цаг үлчин тийм ээ. Улаан цаг бол энд. За тэгээд энэ за хэрвээ энийг чеклчих юм бол одоо бүгдээ хагасаа өдөр болгоны 12 цагт энийг уулзалт хийдэг гэж төлөвлөсөн тийм ээ. Тэрийг одоо ингээд дахин оруулах байхгүй бол бүгдээ бас энийг ингээд автоматжуулчих бас болдог. Сард одоо хэдэн удаа хийх боломжтой тийм ээ. 1 сарын турш. Хийгээд энэ хугацаанууд ингээд тохируулаад өгч байна. Сард заа юу яа л да 30 хоногт хэдэн удаа хийх вэ? Тэгээд эхлэх өдрөө хэд өдрөөс эхлэх, 1 өдрөөс эхлэн тэгээд дуусах ингээд. Тэгээд 7 хоногийн дараа гэхээр энэ хэдэн хоногийн дараа болохын тэр нөгөө хоногоо ингээд тохируулаад энэ нөгөө юуг ингээд хадгалчих болно гэсэн үг. Темплейт. За ингээ 12 тий темплейтийн загвараа гэсэн үг ч тийм ээ. Энийг хадгалчихна. Энэ кодоо болохоор бид нэр өөрчилж бас болно. Гэтэ мэдээж яг энэ нууцлал өндөртөө өөрийнхөө саналын кодороо хийж болно тийм ээ. За ингээд тохируулчаад за энд болохоор одоо юу бэ? Хост гэдэг нь бол одоо нөгөө яг энэ уулзалтын үед бол би хост нь тийм ээ. Та хэд болохоор оролцогчтой. Байх нь шүү дээ. За тэгэхээр энэ дээр нөгөө юу видео яахын шууд одоо ингээ уулзалт эхлэнгүүт видео юу камер нь ажиллах юм уу юу гэдгийг эндээс ингээд тохируулдаг байхгүй. Тэгээ би ингээ унтраачих юм бол шууд ер нь камерууд нь автоматар унтраатай байна. За энд болохоор нөгөө ер нь anytime гэдгийг за 5 минутын өмнө ийшгээ нэвтэрч болохоор ингээд тохируулж болно. Эсвэл яг ингээд тэрнээс өмнө ч ингээд ямар ч цаг тамаагүй. Тэг цагаас 5 минутын өмнө одоо оролцогч нар нэвтрэх боломжтой. За энэ болохоор энэ ингээд шууд автоматар тохируулчих юм бол одоо бид нэр ингээд бөөнөрөө уулздаг шүү дээ. Тэгтэл зарим нэг маань ингээд микрофоноо ингээд нээлттэй орхицсан. Тэгэл цаана гэр оронд нь болж байгаа ингээд өчнөө орчны шууган сонсогдоод байна шүү дээ. Суултаа. Тэгвэл энийг нөгөө хост хийж байгаа хүн ингээд тохируулаад хаашаа ингээд хүмүүсүүд нь ерөөсөө дуу би эндээсээ л одоо хост болж байгаа хүний л нээх боломжтой байгаа ингээд. Өдөрч гэсэн үү те. За энэ breakout энэ болохоор одоо ингээд өрөө үүсгэж болдог байхгүй юу? Та нарын яг та биднээс олж үзэж байна уу? Биднээс тийм ноутбукнээс Бог гэсэн юм харагдаж байна уу? Яг юу гэсэн? Харагдаж байна. Тийм харагдаж байна. Breakout өрөө гэж байна. За энэ болохоор юм аим. Хэдүүлээ 20 хүүхэд олцсоо гэж бодъё тий. Тэгвэл заа ингээ нэг бид нар ч нэг багаар ажиллах даалгавар энэ төр өгдөг шүү дээ тийм ээ. Тэнгүүд дотор нь 20 хүүхдээ тий 5-5-аар нь 4 анги ингээд үүсгэж болно гэсэн үг байхгүй юу? Зүг. Тийм ээ. За ингээд анги түрүүгээ ингээ хойрлуулж олчтой. Амарч нэг анги ингээд хідэн ч анги яг ингээ нэмээд үүсгэж тавьчих болно. Тэгээ энэ дээрээ нөгөө оролцогчтой. За энэ дээр 4-5 хүн гэтчих лөө. За ингээд хадгалчихна гэсэн. За энэ нөгөө нэг автомат. За одоо бидний шууд уулзалт эхлээд мит ачаалангууд шууд автоматар ингээд бичлэг хийх үү гэдэг тохируулга байхгүй юу? За миний хувьд болохоор сайн юу болоод автоматар бичих гэдгийг ингээд тохируулсан байгаа. За энэ яг нөгөө нэг одоо бид нар энд нэг юм улсаа зааж ингээд цагийн бүс тохируулж өгсөн шүү дээ. Одоо хэрвээ Монголоос бусад одоо орны хүмүүс ингээд орох гэж оролдох юм бол блоклно гэсэн ийм тохируулга байгаа байхгүй юу? Энийг нэг чи эхлээд яг уу энэ тийм байж байгаа хүмүүс оролцсон. Тэрээс за ингээл юугаа хийчих юм.
уулзалтаа тоглочих юм. За тэгээ бид нар нөгөө сарын турш нөгөө хэдэн удаа хийнэ гэдгийг ингээд тохируулсан ш тийм ээ. Тэр нөгөө тоогоор ингээд автоматар одоо ингээд 4 сарын 4-ийнхэн 5 сарын 2-нд ингээд 6-нд ингээд автоматар ингээд явуулах нь шүү дээ тий. За энэ дээр нэг юм юу тохир. Өөр чин таад хэлж өгөх гол юм чинь. Тий одоо тэгээд бид юу яадаг багш нарт тулгарч байгаа нэг юм. Одоо ингээд багш нар маань юу яадаг шүү дээ. Хичээлийнхаа үзүүлэн файл энтрийг одоо бэлдэж амжихгүй байх тохиолдол байдаг шүү дээ тийм ээ. Тэгсээр нэг хичээлийнх нь одоо ингээд хичээл заах материал нь цаасан хэлбэртэй байгаад идэг тийм үү. Тэгээ компьютер руу ороод үзүүлэн файл бэлтгэхэд бас нэлээд цаг ордог шүү дээ. Захин хичээл бэлдэнэ. Тэр тохиолдолд бүгдээрээ нөгөө зүүмээрээ ингээд юу яач болно. Утсаа ингэж холбоод зүүндээ ингээд давхар нэг одоо оролцогч гэдэг ингэж холбочоод тэгээд юу яа. Тэрийгээ ингээд харуулаад тэн дээр хичээл заах боломжтой байдаг. Хэрвээ нөгөө документ камер гэдэг юм яг ингээд ширээн дээр тавиад ингээд бичдэг. Тим камертай шууд тэрийгээ залгаад доор нөгөө нэг бичих самбараа тавьдаг ч юм уу эсвэл хичээлийн үзүүлэн файлыг тавьж агаад ингээд тайлбарлаад ингээд хичээлээ заах боломжтой. За тохируулаад та хэд төөр хүлээж заяа багш нь уцаар оруулахаа мартчих. Одоо гэсэн. За багш нь болохоор уцаа ингээд юу яачлаа олбочтой. Тэгэхээр та нар энэ утасныхаа яг камерыг ингээд нэг иймэрхүү өндөр юмдаар ингээд тавьж байгаа бас ингээд документ камер болгож болно. За одоо ингээд жишээлбэл энэ жижигхэн самбар байдэн шүү дээ тий. Самбар үлгэж байгаа. Тэгээд энэ дээр ингээд хичээлээ ингээд заагаад явах боломжтой байхгүй юу? За одоо жишээлбэл энэ бэлэн материал байдэн шүү дээ. Бид нэр за өнөөдөр юм уу ямар нэг ажиллагаараа хичээлийнхаа үзүүлэлт бэлдээгээд байхад энийгээ ширээн дээр тавьж байгаа документ камер болгож байгаа. Эсвэл ингэж зүүж байгаа шууд энэ дээрээ ингээд тайлбар хийгээд ингээд даалгавар энэ төр ингээд шалгаад хичээлээ заагаад явах боломжтой шүү. За ер нь бол зүүн дээр бол иймэрхүү байдлаар ингээд ашигладаг. Одоо үзүүлэн файлаа бэлдэж чадаагүй тохиолдолд тэгээд математикийн багш нар юм уу физик юмны багш нар ч одоо ингээд амар их том юм яатай үзүүлэн файлыг бэлтгэхэд айгүй их цаг ордог шүү дээ тийм ээ. Тэр багш нар бол бэлэн юм ингээд хараад ингээд хичээлээ ингээд хийчихнэ. За тэгээд хүүхдүүдийн одоо даалгавар малгуур нь ядгийг хэрвээ яхаар бол зөв бурууг нэ өөрөө ингээд ийм та өөртөө даалгавраа тулгай шалгараад гэдэг юм уу тийм ээ. Энийг нь үзүүлж байгаад ингээд тайлбарлаа яагаад энэ зөв байгаа ингээд явуулах боломжтой шүү за. Тэгэхээр давхар ерөөсөө тийм ээ. Уцаараа давхар орсон байх гэсэн үг үү? Тий, уцаараа давхар ороод уцаа ингээд багш нь бол нэг юм тогтогчин дээр би таад нэг ийм тогтоогч хэрэглэдэг. Уян тогтоогч бол бүр нөгөө нэг документ камер болгож хэлсэн шүү дээ. Бүр ингээд доош нь ингээд веб камер бол бүр гоё юм байна тий. Веб камер болно тий. Тэгээд нөгөө утсаас бид нар одоо ингээд нэг зарим тохиолдолд ингээд камер байхгүй ширээний компьютероос орж байгаа хүмүүс идэв шүү дээ. Тий. Тэр тохиолдолд утсаас ингээд автоматар ингээд холбож болдог. Өмнө камер болгоод багш нь тэрнийх нь зааврыг зүгээр юм хичээлээр нь оруулж заяа. Тэрнийг амархоо юм байна. За тэгээд одоо багш нь энэ тэгээд юу яа дөө багш нь одоо энэ яг гол бас нэг сая ингээд шууд скрингээ харагдахгүй байгаа юмнуудын ер нь видео хичээл болгоод бүр илүү гоё зэгцлээд оруулаад өгье за. Харин Тэнийг тэгээ бичлэг болгоод оруулахаар нь харъялаа бас нэг хитаач хийж үзье. Тэгээд дэлгэрүүлээд оруулсан арай дээр юм шиг байна. За тэгээд Google Meet дээр ямар нэгэн асуудал байна уу? Тэр талаар багш нар бас нэг заавар оруулж. Google Meet ашиглах үе дээр. Google Meet-ийг бас л нөгөө хурал цуглаа хийхдээ тэгээ нөгөө screen share хийгээд дэлгэцээ харуулдаг шүү дээ. Тэгээд нэг юм уу хийдэг юм бас хурал цуглаа хийчихдэг. Тэр тиймэрхүү л байдлаар ашигладаг. Өөр нэг айхтар товчхон бол мэдхгүй. За багш нь тэгээд Google Meet дээр энэ гол заримдаа Google Meet чинь нөгөө нэг ашиглаж байгаагаар дэлгэцээ ширлэж болохгүй зарим юмнууд нь гацаад ширлэж болохгүй. Тэр нэг тийм алдааныхын талаар бас нэг яаж тэр алдаагийн засаж Тэрээс Google Meet бүр ихнээс нь яг гол тэр юм дээр нь ганц хоёр зөвлөгөө. Яг слайдаа шеэрлэхээр л алдаа гараад ирдэг юм л. Тэгээ бүр булгаа ячаад байдаг шүү дээ. Тэрийг яг цас талаар заавар оруулчих. Тэгээд би бол энэ Zoom-ийг ер нь илүү ашиглах дуртай. Хичнээн богино ингээ юу ч гэсэн илүү нөгөө митиг бодвол илүү гоё сонголтуудтай янз бүр юм авах боломжтой.
Тэгээ нэг хугацаа үгийг авчих юм бол энэ чинь бүр ингээд давхар нөгөө санал асуулга ерөөсөө нэлээд олон тийм гоё функцтэй байдаг. Ер нь тэгээ зүүмээр нөгөө нэг одоо шууд дамжуулалтууд бас хийдэг шүү дээ. Одоо ингээд бүгдээрээ ярьж байхад мөн Facebook live дээр шууд ингээд давхар холбоч чинь YouTube руугаа бас давхар ингээд холбогчтой. Тэгэхээр одоо энэ чинь нөгөө нэг 100 хүн ингээд дүүрчдэг шүү дээ. Тэгвэл одоо энэ 101 хүн яадаг шууд нөгөө нэг live Facebook групп дээр байгаа live үзэх боломжтой гэсэн үг байхгүй юу? Тэгээд энэ Zoom ч нөгөө нэг түрүү жил анх нөгөө коронавигийн үеэр бол нэг хамгаалт муу баснаас болоод нэг янз бүрийн хүмүүс сурал зөвлөгөө хийж хат янз бүрийн хүмүүс орж гартлаа гэж нэг хэсэг аягүй шугсан шүү дээ. Тэрнээс ингээд хамгаалсан одоо аюулгүй байдлыг хамгаалсан маш их тохиолдлуудыг бол хийсэн байна. Мэдээлэл алдагдсан гэж нодлны хэсэг тийм болсон шүү дээ. Нөгөө хурал мурал хийж одоо тооролцсон. Тэгээд дундуур нь хин нэгэн танихгүй хүмүүс одоо жишээлбэл бидний энэ линкийг хин нэгэн одоо би ингээд линкээ тавьсан баа шүү дээ групп дээр. Сургалт аваагүй хүмүүс ороод ирэх боломжтой байхгүй юу? Тэгвэл тэрнээс хамгаалаад бид нэр яах ёстой юм? Тохируулгуудыг хийж өгсөн байгаа. Тэгээд тэр нөгөө хүлээлгийн өрөө гэж хэлдэг шүү дээ. Нөгөө одоо ингээд хүлээгээл waiting room гэж хэлдэг шүү дээ. Яг тэр нөгөө нэг аюулгүй байдалтаас бас аюул чухал ахгүй юу? Админ ингээ хараад хин орж иж гэнэ үү гэдгийг бас ингэ хянах боломжтой. Тэгээд одоо бид нар л зөвхөн ингээ орох ёстой, линк авсан хүмүүс орох ёстой. Яг ингээ хурал зөвлөгөө эхлэе бус хүмүүсийг хүлээж авахгүй бол тэрийг нас төвчих юм боломжтой тохиолдол нь байдаг. Тэр бас зүгээр юм. Тий нөгөө ингээ сатруулаад авахгүйгээр тий. Тэдний багш нар үргэлжлүүлээд тайлбарлаад ингээ оруулаа цаа. Энэ нөгөө бид нар YouTube сувгаа нээсэн байгаа шүү дээ. Тэгээд арийнхаа нөгөө cover зургийг одоо яг яаж янзалж хийх вэ? Тэрийг дараагийн хичээлээр үзэх үү? Багш нар тэр нөгөө өнөөдрийн 2 хичээлийг үзээгүй юу? Үдсэн л дээ тэр нэг сүүлд нэг юу байсан ш холбоос байсан тийш ороод үдсэн чинь бас нэг зураг янзлах байсан тэрүүгээр оруулах юм уу те тийм нөгөө snap гэдэг нэг тэр айгүй хялбархан түүл байхгүй тэн дээрээ тийшээ ч оруулахгүйгээс нөгөө нэг бүх сошиал платформуд дээр чинь тавьдаг зураг мургууд нь бүгд юм стандарт хэмжээтэй байдаг байхгүй юу яг тэрийг ингээд оруулаад бэлэн тийм темплейт зөндөө идэг тэгээд тийшээ оруулаад зүгээр текст микс зураг мургаас солиод тэгээд шууд татаад авах эсвэл ингээд кроплоод авах боломжтой. Тэгээ багш нар 2 дахь бичлэгэн дээр нь оруулчихсан байгаа заа юу. За. Өнөөдрийн үү? Өнөөдөр YouTube дээр 2 хичээл оруулсан байгаа. Маргааш багшнаас 2-ыг ингээд оруулаад юм. За. Энийг хараагүй байна. Тэгээд багш нь юу яа доо 1 дахь 2 дахь гээд ер нь бол албан ёсоор юу маань хөтөлбөр маань ер нь дуусна. Тэглээгээ дууслаа гэж та хэд зөвлөгөө өгөхгүй ингээд орчихгүй юм хийж явах үед чинь ингээд асуух юм гарвал тэднэргээ жигсаачж чаад багштайгаа холбогдоод багш ийм юмдаар би юм асуумаар байна гэдэг багш нь тавтаа үед зөвлөгөө өгөөд ингээд явна. Хамгийн гол нь та хэд маань нэгэн тал одоо сурж нэг зориод байсан юм чинь аль болох ингээд ажилдаа тийм одоо үзэж судалсан юмнуудаа хэрэглэх нь аюул чухал. Дандаа өдөр тутам хэрэгддэг юмнуудыг чинь би илүү төлхөө оруулж өгөх хичээсэн. Ер нь багш нарын төлхөө асуултууд дээр нь тулгуурлаад. Тэр Gmail-ийнхаа юуг бол ашигласан уу та нөгөө нэг хэмжээтэй файл дамжуулсан. Амгүрд нь бол ашиглаад жишээ тий. Ер нь бол 15-6 багш одоо уг нь сураад байгаа. Тэгээд чимээгүй л яагаад юм шүү дээ. Юмаа хийж байгаа. Төөхөн хүмүүс л орж юм хүм асуух юм шүү. За өнөөдрийнхаа ингээд уулзалтыг бүхэн дуусгая дөө. За. Сургалтуудаа бас яг игээд дэвтэр хүртлүүлэг өдрөөр нансарыг тавиад байгаа байхгүй юу? Тэгээ энийг юу яах та эргээд нөгөө хараад хийгээд энийхээ дараалалаар үүнтэй наач айгүй амар байдаг нөгөө дахин гүйлгээд үзэхгүй яг өөрийнхөө гол юмыг тэмдэглэхээр тэгээд энэ сургалтыг яг эхнээсээ бүгдийг тэмдэглээд өчигдөр хамгийн сүүлийн YouTube ашиглах ингээд тэрийг үзсэн. Өнөөдрийн хичээл үзээг байгаа. Тэгээд тэрнийхээ зааврын дагуу ингээд дагуулаа хийгээд яваад байгаа. Тэр нөгөө X рекордчсан утсан дээрээ суудаж аваагүйсэн шүү дээ. Тэгээд суудаж авсан одоо ашиглаж байгаа. Тэгээ багш нэг 2 бас бичлэг ингээд оруулах хэрэгтэй байна гэдгийг өссөн багш анзаарсан. Нөгөө юу гэж X рекордэр чинь ингээд яг багш нь суулгахыг заасан юм нэ. Тэн дээр нь хийх нөгөө нэг тохируулга бас тэр чинь нөгөө өөрийнхөө ингээд дүрсийг гаргаад ингээд бас хичээл бэлддэг байхгүй. Тэр юуг нь оруулах юм ингээд нэг тэр гонц байсан тий. Тэрийг тэр тэгээ нөгөө групп дээр чи одоо нэг шин топик гэдэг нэг юм байгаа даа шүү дээ. Нэг апдейт дарцгаар хамгийн юм ингээ нэг арзаасан хайрч тагтай юм гараад байгаа шүү дээ.
Тэр групп дээр юм яаж юмаа цэгцээ. Тэр топик гараад ирсэн тохиолдолд яаж одоо групп дээр агуулга цэгцлэх үү гэдэг талаар өсөн насны бичлэг оруулна. За тэр хоёрыг бол заавал хийж. За. Тэгэхээр би бол та хэдэг бол YouTube сувгаа бол үнэхээр бүрстэй нэрээ. Заавал нэгээ тэгээ юмнуудаа оруулаад ашиглаараа YouTube сувг чинь та хэдэд. За өнөөдөр та хэд ашиг хөдлийн яг ингээ нэг ингээ зөвхөн сургалт гэж хожим жил гарны дараа 2 жилийн дараа ямар чухал болохыг нүгүйсэн ойлгосон заа юу. Тэгээд пэйжийг ингээ дагаа юужвал багш ч гэсэн бас тэн дээр нэг тийм одоо мэдээ YouTube энэ яагаад ашиглах хэрэгтэй гэдэг талаар юмнууд бол байнга оруулаад яваад байгаа. За. Тэр суугаад одоо яаж болсон бэ? Нээгэрээ за. Нэгээр багш руугаа линк нь явуулаад. За. За. Өөрөөсөө яг нэг байхгүй дээ. Юм дээр хичээл дээр наа бүр ойлгомжгүй юм ер нь гайгүй байна уу? Та хэд нь ойлгоод хийхэд аль болох юу жоохон шуу ч юм уу эсвэл тийм нэг нь ойлгохгүй дахин үзээд хийж байгаа юм. Тийм. Гайгүй. Гайгүй нөө. Тий. Тэгээ шаардлагатай юм гараад ирэхээр энэ асуунаа. За тийм за. Баярлалаа. Эсэж жоо ингэж холилтой